За хөрөнгө оруулалтын өгөөжийн түвшнээс хамаарч эрсдлийн түвшин тодорхойлогддог. Өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт бол эрсдэл өндөртэй, өгөөж багатай хөрөнгө оруулалт бол эрсдэл багатай байдаг. За эрсдэл багатай аюулгүй хөрөнгө оруулалт бол засгийн газрын бонд, за хадгаламжийн сертификат, за нэр хүнд бүхий байгууллагуудын хувьцаа бонд хамаардаг. Харин эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэдэг бол одоо ашиг өндөр амладагч буцаага тэр нь одоо тухайн ашигыг хүртэх боломж маш бага ийм хөрөнгө оруулалт байдаг. Үүнд бол бараа таварын зах зээлд үнэт чулуу, за цуглуулга, за үйл хөдлөх хөрөнгүүд бол багтдаг. За эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг бол ерөнхийдөө санхүүгийн мэдлэг боловсрол өндөртэй, тэгээ санхүүгийн хувьд боломжтой ийм хүмүүс сонгодог. Эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг бол санхүүгийн хувьд боломж багатай, боломж муутай, за тэгээд санхүүгийн мэдлэг багатай хүмүүс сонгодог. За хөрөнгө оруулалтын алтан дүрэн бол нэг сагсанд бүх өндгөө хизээж бүтгий хий.